юм чи яа юу зогсдог л гэж. За ороймонтэй сайхан урцгаж гин үү. Амар сурцтай шатсан. Ороймонтэй сайхан урцгаж гин үү. За төгжрөл хий байна. Нөө 20 цагаас лайв хийнэ гэд хэлсэн. 2008 оны 8 дугаар сард юу болсон, хин байсан тухай лайв яа гэд хэлсэн байсан. Тэгээ хүмүүс асуугаад байгаа учраас хийж байгаа шүү. Ойлгоорой. Орж ирсэн хүмүүс нэгэнтэй гоё шеэрлэдэг бол сайн байна. Нэгдүгээр, хоёрдугаар хүмүүс орж ирэхээс өмнө бас нэг надад гормын идэв санал байна. Хаалттай бүлэг рүү юу явуулах юм аа? Хаалттай бүлэгт орё гэд чат бичих юм. Хүсэлт явуулах юм. За тэгээ би ч хүн шүү дээ. Тэгэл өдөр шөнөгүй 24 цаг уцаа хараад гүлийгөөл хинээс найзын хүсэлт ирэх нүг гээл хүлээж идэг хүн биш шүү дээ. Надад чинь бас нэг өөр ажил байна те. Идэж уухаас өсвөлээ те. Унтаж хөвтгээс ахуулаад шээж байхаас ахуулаад ажил байна шүү дээ. Өчигдөр бүр 0 сууж исэн чи бараг 14-5 гоо яач ба бүлэгтээ оруулаач хүүе гэл бичээд амар төвхтэй. Тэгээд нэг асуулт байгаа маа. Бүлэгт илсгэд нэг 3 асуулт байгаа юм. Тэгээ та бүлэгт илсгэд мөнгөө шилжүүлсэн үү гэхээр үгүй гэх юм. Тэгээ бүлэгт орох гэдэг юм. Бүр гайхмаар мэдрэл мотой юм шиг. Та мөнгөө хийцэн үү 10,000 төгрөгөө хийсэн үү гэхээр үгүй гэх юм. Тэгээ бүлэгт ч орё гэд хүсэлт явуулаад их юм. Устгахчаар ёо 10-20 удаа хүсэлт явуул. Нөгөө нэг монголчууд ер нь нийтээр сэтгцэн эмгийгээ үзүүлэх цаг нь болцсон байна гэдэг нэг пост яваадсан. Тэр бол ер нь үний юм биш. Чи би гэдэлтгүү. Тэгэл Facebook дээрээс харахаар мэдрэл мотой хүн байхгүй. Бүгдээрээ ирүүл юм шиг бичих юм. Бүгдээрээ сэтгцэн эмгэгтэй бичиж би ч эмгэгтэй шүү дээ үнэндээ. Ер нь бол би толтаал болсон. Тэрнээс биш гар утсаар ингээд лайв хийгээд байна гэдэг чинь бол үнэндээ бол донтолт. Яг архинд орцсон юм шиг донтолт юм байл шүү дээ. Одоо энэ эх орон гээл чэйжээ дэлдэл орилоод байгаа гарууд чинь одоо хамгийн сонгодог жишээ лайв ч юм уу хэрдэн ч юм уу хөөхөө осорж ямаа те ингээд бүгд сэтгцэн эмгэг байхгүй юм чинь донтолт. Утасны донтолт биш лайв хийдэг донтолт болчиход байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө ингээ харин хянсан. За би яг донтож байгаа юм байна. Өөрийнхөө хүслээр хийхээр донтолт болчиход байгаа. Хүмүүсийн хүслээр хийвэл энэ ажил болоод байгаа байхгүй. Тийм учраас би лайв эрс цөөлсөн. Нэг хэсэг чинь би чи юу вэ? Өдөрт 3 лайв хийчаад дахиад уцаа барьж яваад лайв хийх гэдэг бүр архинд орцсон юм шиг болсон байсан. Тэгээс үлдээ за яг би яг ингээд ингэх юм бол би яг нөгөө сэтгцэн эмгэгтэй гарууд шиг нөгөө нэг сэтгцэн эмгэгтэй мөн хэрдэн шиг осор чамаа шиг нөгөө өөлөн их мэгшил яг баларх юм байна гэж бодоод тэгээ бие татчих эхэлсэн шүү. Тэгээ донтолтоос л өөрийгөө салгаж чадсан. Лайв хийгээ бол байсан зөвхөн нэвтрүүлгүүгээ илүү анхаарж байгаа. За тэгээд яг нөгөө юм хүн сэдв бариад авсан юм нэвтрүүлэг хийж байгаа учраас хаяа гарцаагүй лайв хийх ажлын шаардлагаар лайв хийх хэрэг гарах юм. За дээр нь одоо та ингээд дурааныг юу гэж бодож байна, байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Ер нь та эсрэг байгаа юу, нэгдэж байгаа юу гэх ингээд сэхэднүүд асуунаа. Тэгээд одоо тэр болгон чатлаад, шат бичээ суугаад байх хэцүү учраас бөө нүлж байгаад нэг хариулт болгож нэг лайв хийдэг. Ийм байгаа шүү. За дараагийн асуудал. Тэр бүлэг дээр л ер нь уг нь их амарх юм байгаа шүү дээ. Хаалттай бүлэг рүү ороход чинь хамгийн түрүүнд админд хандах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ админ руу юу ч бичээгүй ээжиж пэйж хуудас руу бичээд пэйж рүү явуулаад бах юм.
пэйж хуудас бүлэг хоёр хизээч найз болж болохгүй. Тэгээ пэйж хуудас дээр та нар мөнгө шилжүүлсэн 10,000 төгрөг шилжүүлсэн баримтаа хийчихээр админ ирээгүй учраас админ тэрийг чинь хянаж чадахгүй байхгүй юу? Эмээгийн баяраа хүү, урлаг баяраа, арт баяраа олон модераторууд байгаа шүү дээ. Админууд. Тэгээ манай одоо охин хүртэл ороод юм хийж байгаа шүү дээ. Тэгэхээр пэйж руу бити тэр хүсэлт янз бүр юм явуулаа. Би чинь пэйж руу явуулсан баримтыг чи харахгүй учраас хаалттай бүлэг рүү хүмүүсээ оруулах чадахгүй байгаа байхгүй юу? Тэм учраас заавал одоо энэ лайв хийж байгаа хаяг юу баяр сайхан баавка ганцхан хаяг л байгаа. Тэр баяр сайхан баавка баяр сайхан гэдэг чинь хүмүүс толгой нэргээд авах л гэж бодоод баавка баяр сайхан байхгүй болгоцсон шүү дээ. Одоо ерөөсөө баяр сайхан баавка гэж ганц л хаяг байгаа. Тэгэхээр яг энэ хаяг руу банк руу одоо бүлэгт оруулах те баримт 10,000 төгрөгөөр ч юм уу жилээр нээдэг юм уу сараар нээсэн юм уу тэр баримтаа явуулаад орно. Админ бол бий байгаа хаалттай бүлгийн. Энэ дээр сая нэг бодлон гарсан 200 гаруй хүн намайг нэг сараар бүр бүлгээс минь бантцсан. Би хаалттай бүлгээ алдахад өгсөн. За метр юу гэж мэдээлсэн байна гэхээр манай цус цэвэр нэр цэвэр төлбөртэй бүлгийг залилан хууран мэхлэлт гэж аэропорт өгсөн. Бүлгэн дээр минь одоо улаан дохио ассан. За намайг бол бүлгээс минь хассан. Би бүлэг дээр юм нийтлэж бүлгийнхэнтэй төлбөртэй бүлэг рүү орж чадхаа байсан. Энэ хооронд 230 гаруй хүн хассан. За тэр хүн болгонтой чатлсан бүх чат устдсан, алгуулсан. Тэгэхээр одоо өөрөө чи өмнө нь битсэн СС-ээ харуулцгаа ийм болсон гэхэлэр өмнө нь явуулаа үздэй гэдээ уурлаад байгаа. Бүх чат устцаа гэдээ татчихна. Яг анх удаа чаталж байгаа юм шиг хоосон цонх нээгдэт байгаа байхгүй юу? Хин мөнгөө өгсөн, хин нөгөөгүй юм бүр толгой хэрэгчиж байгаа байхгүй юу? Тэгээд би хэлээд байгаа шүү дээ энэ миний буруу биш ээ ингээд хакертаад байна энэ хүмүүс чинь. Тэгэхээр энэ дээр та нар ерөөсөө уурлах. Та нар бол одоо жишээлбэл энд үзэж байгаа Лотер Эрдэнэжимэг гэж ихч ганцхан надаас асуугаад надтай харьцаал болоо. Энд уурлаад игдүүцээд байх юм ерөөсөө байхгүй. Би бол 500-600 хүнтэй харьцаж байгаа учраас надад амар юм хүнд ачаал үүсчихэж байгаа байхгүй юу? Өдөр шөнөгүй компьютераа ард сууж иж та нарыг нэг зэгцлэхгүй бол тийм болохгүй шүү дээ энэ чинь. Мөнгө өгөөгүй хүмүүс нь үзээд мөнгө өгсөн хүмүүс нь үзэж чадахгүй юм гээд. Тэгээд маш олон хүн рүү урилга явуулаад баг 200-аад хүн урилгаар ороод ирсэн байсан. Холио мантан болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр та нар битгий ууралцаа юу. Админ намайг гаргацсан байд оруулаарай гэж СС үзүүлэл орчихно. За хүмүүс цуглартал нэг аар шаархан нэг юм мэдээлэл өгсөн юм аа. За дараагийн асуудал бол би өмнөх лайв дээр хэлсэн Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ сая тэр тусгай томилгоод сайдуудыг л харж байгаа. Хэрээнийхээ зүг нэстгээ. Тийм биз? Нөгөө хужаа инх сайхан, нөгөө хужаа сүү бат болд, нөгөө хужаа амар жаргал. Тийм үү? Нөгөө хужаа хин дандаа нэг юм хөгээ хулгайчаад, заваа хулгайчаад энэ улс орныг эдий дайтай болгоход хамгийн том гол үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын баялагийг ховх сорсон ийм новшнуудыг ингээл эргээ сайдуудаар явуулж байна. Тэгэхээр оюун эрдэнэ гэж хүнийг би хэлээд байгаа шүү. Би өстой дандаа ингэж хийж аад болох юм. 2008 онд Илбэг дөржиг ерөнхийлөгчд үзээд ингэж яхад за наад чинь бол Монгол улсыг өстой жинхэнэ сүүлэндээ наадах чинь бол жинхэнэ Монголын гай гэж орилж байгаад би цагдаад хоригдчихсэн. Тэгээ яасан? Яг л тэрүүгээр бас би яг энэ шиг наад оюун эрдэнэ чинь Монгол улсын төлөө хүн биш ээ. Наад чи хятадын төлөө зохилдог. За бүр муугар бодоход Илбэг дөрж нь холын Америк. Америкчууд хятад Оросыг нэвтрээд Монголд ирнэ гэж байхчих. Тийм биз? Тэгэхээр оюун эрдэнэ бол яг хятадуудыг тэврээ хэтцсэн. Монголд хятад хоёр тэврэлдээ чирэггүй, байлдаа чирэггүй. Ер нь хизээч Монгол хятад хоёр нийлээ сайхан хийжсэн түүх байхгүй. Мэдв? Энэ хэдэн 100,000 жилийн түүхэнд хятад Монгол хоёр нийлээд нэг сайн юм хийжсэн өстой ганц тохиолдол байхгүй. Тэгэхээр ингээ хятадын талыг баримтлагч юм ерөнхий сайттай
Тэгээ одоо энэ сайдуудад тамилж байгаа байдлыг хараа. Тэгэл хулгайч байрыг л шудраг царайлал та нарыг алхам тутамд чинь заллаад байна. Энэ асар хүнд заллилаа хийж штэ. Та нарыг бүрстэ амаараа шороо өнгөтл годроотч ойчтол чинь та нарын тархийг угааж. За юу дан хулгайчуд тойрч. Энэ олон хулгайчуд өөрийн тойрсон энэ олон лойр чинь цагаандаа гарсан хулгайчуудад ганц энгийн цагтаа цагаан тагтай байна гэж та нар яаж мэдээд байгаа юм бэ? Одоо тэгээд нэг та нарыг бүр тархич угаагаа төөрөгдүүлэхийн тулд ийм зохиомл нэг юм мангас төрүүлж штэ. Олдмол ийм зохиомл элбэг дөрж гэж амар том мангас байсан мэт ийм амар жүжиг хийж штэ. Элбэг дөрж урагч элбэг дөрж муу юу муу гэхдээ оюун эрдэн шиг ийм аюултай хүн бол биш. Ядаж гадаадд байгаа, Америкт байгаа. Хорн баг. Фэйсбүүкээр л их бүсрэл хуцгуцгий. За идэж ууснаа хөрөө би дахиад хэлье. Ардын намынхан илүү идсэн шүү. Та нар өнгөрсөн 35 жилийн хугацаанд тийм биз 27 жил нь ардын нам төрүүлсэн шүү. 27 жил нь дангаараа 35 жилийн 27 жил нь ардын нам дангаараа төрүүлсэн. Үлдсэн 8 жилд нь ардсан намтай холимог засгийн газар байсан. 96-аас 2000 онд. Тийм биз? Тэгэхээр 8 жил хагас дутуу төр барьсан их хэдтэй юм уу? 25 жил төр барьж байгаа нэг хэдтэй юм. Тэгээ ардын намынх нь бүр супер хулгайчуд. Баримттайгаа дийлгэгдээд ингээд хахад тэдний шийтгэдэг. Тэгээд энэ ардын намын хулгайчуудаа мартуулахын тулд элбэг дөрж гэж нэг юм олдмол зохиомл юм дайсан гаргаж ирж штэ. Элбэг дөржид Монголын бүх баялагийг ганцаараа идсэн юм шиг. Элбэг дөрж цагаан хоёр л бүх баялагийг хогсорцсон юм шиг. Үгүй штэ. Эдгээр 100 удаа хулгай хийсэн бол элбэг дөрж 2 удаа хулгай хийсэн. Монгол ардын намынхан 98 удаа хулгай хийсэн гэж бодчих. Тийм биз? 10 ширхэг далах байсан бол ардсан намынхан нэг далахын элбэг дөрж шаацсан. 9 далахын ардын намынхан шаацсан баггүй юу? Тэгээ өөрсдийнхөө эдсэн уусныг далдлах гэж өөрсдийнхөө 9 далах шаасныг баригдчихвэ гэж одоо элбэг дөржиг нэг далах шаасан гэдээ орилоод хэллээ. Тэгээд мэдээж одоо найруулагч нь бол Баатар зохиолыг хэн бичсэнийг бол би сайн мэдэхгүй оюун эрдэнэ өөрөө бичсэн бахоо. Тэгээ найруулагчаар нь Баатар ажиллаж байна. Хэро Баатар. Баатар бол угаасаа ингээд супер тарих угаагаад өөр ингээд хизэнээсээ сурцсан юм хүн. Тэгээд ингээд та нарт ингээд би зөв юм хэлээд шудраг талд нь дуугараад яг тэг дундуур нь ингээд хилээд тахлаар ерөөсөө хүлээж авахгүй. За одоо бодъё. Эх орондоо ерөөсөө зовдгоо нэг л их өөрсдөө зовсон хүмүүс. За та нар нэг хашаа байшинд амьдарч илаа гэж бодъё. За та нарын хашаа байшин. Цонхыг чинь нэг хүн хаглаад байна. Та нар байгаа л ах уу. Хаалгыг чинь нэг хүн ханц татж аваад гэрээ чи хаалгыг өөрийнхөө хаалганд аваач хийч. Хашааны чин банзыг өдөр болгон суглаад нүдэн дээр чи хаглаад галаад үлээд. Та нар манаагаад хараа суугаад ах уу. Охиндоо чин орой болгон дагуулж аваад арх уулгаал хүчиндээ дэйл та. Хүүхдээ чи өдөр болгон боолын хөдөлмөр эрхлүүлээл. Тэгэл гэр бүл рүү чин өвчний вирус цацаал. Тэм үү? Байшин дээр ч ингээд яндангийн чин таглал та нарыг угаартуулж алаад. Ингээд та нар чив чимээг л байгаад тах уу. Банзаж угуулахад та нар цагдаа дуудаад ойрлоо чарлаад тэр хүнтэйгээ барьцалтж аваад алдсан үсттэй. Орой олгоо охины чи авч гараад арх өгөө гусаад байвал та нар алдсан үсттэй. Монгол улсыг яг ингээд нь штэ. Энэ хулгайчид чинь та нарын тархийг угаагаад нэг шудраг эх орондоо хайртай хүмүүс бол жүжээл. Тэрэнд нь тархиа угаалгаад ардын нам бол амар ажиллаж байна. Би хавар Монгол улсыг тойрсон. Чи Монгол улсын төлөө юу хийсэн гэдэг юм. Ёстой та нар юу хийсэн? Хизээч та нар над чиг юм хийж чадахгүй. Би юу хийсэн сонгуулийн өмнө. Манай дэмжигчид бол намайг мэдж байгаа. Би өөрөөсөө 67-8 сая төгрөг гаргаад. Хувьяасаа би 67-8 сая төгрөг гаргаад. Зураглаачаа би 20 сая төгрөгөөр цалинжуулаад би Монгол улсыг тойрсон, сонгуулийн өмнө бүтэн сар тойрсон. Монгол ардын нам ийм хийх гэж байна. Арилсан нам ийм хийх гэж байна.
Энэ ардын намыг сонгоод хэрэггүй, ардсан намыг битгий сонгооч. Та нар 34 жил холигдуулсан, одоо дахиад холигдуулах гэдэг байна. Наадуул чи хятадуудыг ингээд хятад ажилчдын тоог хязгаарлахгүйгээр бөөнд нь оруулж ирэх гээд байна. Хоёрдугаар жуулчдын 1 сарын хугацаанд хятадын жуулчдыг визгүй оруулж ирэх гээд байна. Хятадын жуулчид визгүй очвол Монгол руу хэдэн сая жуулч ороод ирвэл яах юм бэ? 10 сая жуулч ороод ирвэл Монгол улс тэгэл дуусна шүү дээ. Тэгээ 10 сая жуулч нь жуулчлалаар орж ирэнгүүтээ Монгол туслага хийвэл яана? 10 сая жуулч бид нар яаж далчлаад нэг 2-3 мянган цэрэг нь 10 сая жуулчгаад дийлэхгүй шүү дээ. Ингэх гээд байна. Газар нутгийг чи өмчлүүлэх гээд байна гэж би 5 сарын 10-наас 6 сарын 20 хүртэл би Монгол улсыг тойрсон. Та нарын дотор над шиг хувьяасаа 60 хэдэн сая төгрөг гаргаад та нарт дорндоос ахуулаад увс ховд гэдэг ингээ хөвсгөл ингээ явсан хүн байгаа мó. Талбай дээр гараад нэг мөнгө аваад талбай дээр гарч хуцснаа та нар тэмцэл гэж бодоод байгаа мó. Хинч талбай дээр гараад хуцаж чадна заяа. Талбай дээр гараад хуцаад төр өөрчилсөн тохиолдол хаана байгаа. Та нар талбай дээр мөнгө авч хуцаад юу өөрчилж чадсан. Өнөөдөр төр миний 3 жил лайвисны хүчин төр миний яриад байгаа юм хэрэгжүүлж эхэлж байгаад би баярлж байгаа. Иргэн баяр сайхан гэж ярихгүй ч гэсэн би хэлсэн цус ойртол явагдаад байна тамина. Цус ойртол дээд зэгтээ хүрлээ. Өвөөгийнхөө хамаатантаа суухгүй, өвөөгийнхөө аавыг мэдэхгүй, холон зөвгөө мэдэхгүй суугаад байна. Дээшээ 4-5 дахь үе дээр хоорондоо суугаад байна. Цусаа ойрцсон хүмүүсийн шинж тэмдэг амар илэрж байна. Одоо гэрэлгээд очиж байгаа хосуудаас ДНК-гийн шинжилгээ авъя. Ядаж гэрэлгээд очиж байгаа хосуудаас ДНК-гийн шинжилгээ авбал та хоёр болохгүй өвөг нэгтэй байна гэд ядаж хамаатнууд сууха багаснаа гэж би 3 жилийн өмнөөс орилсон. Одоо харин гэрэлтийн хуулинд гэрэлж байгаа хосууд ДНК-гийн шинжилгээ өгнө гэдэг заалт орхиж байгаа сураг байна. Ашгүй дээ. Миний нэг ч гэсэн ажил бүтчихэв. Монгол улс малын удмын сангаа хамгаалсан хуультай. Хүний удмын сангааг хамгаалсан хууль байхгүй. Дэлхийн 196 улсад удмын сангаа хамгаалсан хууль байна гэж би орилсон. Монгол улсын хүний удмын санг хамгаалсан хуультай болооч гэсэн. Одоо их хурлд Монгол хүний удмын санг хамгаалдаг хууль санаачлалгаа яригдж эхэлж байна гэж. Иргэн баяр сайхан гэж хинж ярихгүй. Мэдээж нэг гишүүн баатар болоод явна. Тэр надад ерөөсөө хамаахгүй. Миний ярьж байгаа хэлж байгаа юмнууд эхнээсээ биелж гин гэдэг маш сайн. 3 дугаарт Монгол улсын газрын бусад улсын газар нутаг нь үндсэн хуулийн дээр уртраг өргөргөөр координатороо баталгааждаг. Монгол улсын үндсэн хуулийн дээр ганцхан өгүүлбэр л байна. Монгол улсын хэл хэн ч алдчихгүй дархан байна л гэж бичсэн байна. Ерөөсөө урд хэлээ баталгааж авлаагүй. Урд хэлээ бол 2 удаа явж баталгаажуулсан байдаг. Оростой хэлсэн хэлээ баталгаажуулдаг. Энэ маш аюултай. Тэгэхээр үндсэн хуулиндаа Монгол улсын газар нутгийг координатор нь баталгаажуул заах ёстой. Ийм уртраг, ийм өргөргийн, ийм координатор дээр сая 500 м гавтгаад өрүүлжин газар Монгол улсын хэл одоо газар нутаг мөн гэдгийг одоо энийг улс их хурлд бас ярьж эхэлж байгаа сураг байна. Ингэхлээр иргэн баяр сайхан 3 жилийн өмнөөс лайваараа орилсноос сэтэл аваад Монгол улс төр юмаа хийж эхэлж байна. Та нар талбай дээр очиж хуцснаас илүү миний лайв үр дүнгөө гэж эхэлж байгаа. Би энд баярлж байгаа. Одоо миний дараагийн алхам бол их хурлын гишүүд төрийн өндөр дээд албан тушаал томилогдохдоо 5 үе намтраа шилэн болгоо гэж би орилж байгаа. За энэ биелэх юм бол миний 4 шаардлага цаагаараа биелнэ. Би та нарт хэлсэн талбай дээр очиж чарлахгүйгээр төрд нөлөөлж болд юм а гэж. Ойлгосноо? Ийм ч учраас би зоригтой дуурдаг. Хэрвээ би гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад би хэн нэгнээ санхүүжилт авсан бол аль үжээ намайг барьж аваад цоотлын хулан шиг шоронд хийцэн байна. Надад тагнуулынхан шалгаа, цагдаагийнхан сэрэг үүсгээд надаас юу ч харахгүй. Бурхны өмнө бурхан ажиллаж байгаа, бурхан харж байгаа. Би яг цэвэр шударгаараа явж байгаа. Энэс ч мөнгө авахгүйгээр хийж болдгийн сэтгэл нь байвал заяа. Нэг эцэг өвгдийн сүнс дээрээс хардан штэ. Ингээ сайхан амьдрал нь дээжлэл бүтээл яваад идэх юм. Хар муу юм ихгүй, зүв юм игээд харин хар бузар эсрэг хулгайчуудын эсрэг хөдөлгөхөд надад үнэхээр мөнгө хэрэгтэй. Юу хэрэгтэй? Би сайн мэрэгчлэлтэнгүүд авах хэвээр, юм сайн идэг хүмүүс авах хэвээр. Сайн идэг мэрэгчлэлтэнгүүд чинь сайн мөнгө л нэх штэ надаас.
Тэгэхээр надад мөнгө л хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би ард түмнээс дэмжлэг гуйдаг. За яг нь дэмжлэгийг бол өгдөг юм дөө бараг худлаа. Дэмждэггүй. Энийг бол одоо хандив тусламж гуйж үзсэн хүмүүс үстэй ясмаханда шингэтэл ойлгоцсон байдсан байл. Өстой юм ирдэггүй. Хүн харахад нөгөө сошиалын хөөс гэж байна шүү дээ. Тэ? Өгнөө дэмжнэ л гэдэг. Мянган өгнө гэхэд заастаа хамгийн дээд нь нэг 5 хүнд өгдөг байхгүй. Нэг 10 хүн. За 1000 хүн дэмжнэ гэж хэлэхэд 10 хүн л нэг 50,000 цаас өгдөг. Ойлгож байгаа биз? Өнөөдөр би ингээд нэвтрүүлгээ төлбөртэй суугаар үзүүс. Одоо хүн болгоно надад 60,000 цаас өгөөл намайг амар баяжж гин гэж ойлгоод байгаа. Тийм учраас би өчигдөр рейл хийж оруулсан. За ингээ урд шөнө би ингээ унтаад сэрхэд ингээ 75 хүнээс хүсэлт иржээ. 75 хүнээс. Одоо манай төлбөртэй бүлэгт орё гэдэг. Ганцхан 10,000 төгрөг хийгээд 74 хүн мөнгө өгөхгүй орё гэж байгаа байхгүй юу? Тэр үнгүй юм ийм дуртай. 75 саналаас 10,000 төгрөг л орж байгаа. Тийм биз? Тийм л байна. За өдөр надад ойролцоогоор 300 орчим хүнээс 300 орчим өдөр нь өглөөнөөс орой хүртэл 300 орчим хүн манай хаалттай бүлэгт орё гэсэн хүсэлт ирж байгаа. Тэднэрээс шалгахад нэг 220,000 хавцаал орж байгаа. 350 орчим хүнээс 200,000 төгрөг л орж байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр энэ нэвтрүүлэг бүтэх гэж заа түрээс за интернетийн зардал тоог захилгаан тийм үү хэрэглэнэ зардал шүү дээ. Тэгээд энд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хоол унд эдгээр чи өдөржингөө сууж байгаа хүмүүс өдөрт хоол хийж идэнэ. Яг үнэндээ бол энэ нэвтрүүлэг сардаа нэг 10 сая төгрөгийн зарлага нэгтгэдэг байхгүй юу? 10 орчим сая төгрөгийн. Тэгээд нэвтрүүлгээ өмнөгөө цацаач их. Тэгвэл биднийг цалинжуулчих та. Бид нар чинь шалдаа явдаг агаар иддэг хүмүүс биш шүү дээ. Сар болгон бидний тэр хэрэглээнд түрээс захилгаан интернет тийм үү бусад зардал цалин үйлсгээл ингээл энэ зарцуулдаг мөнгөд өгчлөлтөө. Тэгвэл би үнэгүй засаж болно шүү дээ. Би үнэгүй зацаагүй биш. Би 2 жил шахуу би та нарт үнэгүй үзүүлсэн шүү дээ нэвтрүүлгээ. Би өөртөө байгаа хамгал юмаа зарсан шүү дээ. Бүх юмаа зарж байгаа л энэ нэвтрүүлгийг нэг бийжүүлсэн. Цус цэвэр нэр цэвэр гэж хоосон нэрийг би брэнд болгож чадсан. Одоо цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг мэдэхгүй нэг ч монгол хүн байхгүй. Бүр хожаагийн ирлээ зүуд эрээн цустангууд бол бүр заналтайгаар үзэж байгаа. Тийм биз? За одоо ингээ гол юмдаа яриа. Одоо ингээ баахан хувийн юм ярьчлаа. За 2008 оны 12 сарын 8 оны 18 үстэй. Би бол байсан шүү дээ. 8 оны 2008 оны 8 дугаар сарын 12. За энэ өдөр юу болсон бэ гэхлээр энэ би бол одоо намбрын 2-ыг ярьжсэн нэг үнэн гэдгийг батлаад нэг юм хэлчих. Элбэг дорж заяа. Элбэг дорж тэргүүтээ ардсан намын лидерүүд бүгд байсан. Халзан дааган бол за. Да тэнд одоо хэм юм байсан да. Батцандам дараагаар магна загна. Тэд нар бол жижигхэн жараханууд байсан. За тэнд юу болсон гэхлээр Дубайн гэрээг одоо яг хэрэг яагаад үүссэн гэвэл Дубайн гэрээг хийх гэжсэн оюутлогоо зарах гэжсэн. Энэ гэрээг бол Монгол улсын ерөнхийлөгч хин байсан намбрын 2 маш хүчтэй эсэргүүцсэн юм шиг байна. Маш хүчтэй эсэргүүцсэн. Оюутлогоог ашиглахгүй. Дубайн гэрээг хийхгүй. Уул уурхайн асуудлыг хойш нь тавиа. Энэ 5-7 нүүрсийг хойш нь тавиа. Энийг ашиглахгүй гэсэн. За энийг намбрын 2-гоо ярихдаа бол тэнд маш их мөнгө байна. Таа ч гэсэн орох хэрэгтэй гэж Сүүбат бол хэлсэн гэж байна. За Сүүбат бол тэр чинь хувьдаа авсан байдаг. 5-7. Ингээд намбрын 2
Дубайн гэрээг хийлгэхгүй, оюутлогыг болоогүй байна. 5-7 нүүрс, кокс нүүрсийг зах зээлд одоо хятад руу нийлүүлэхэд арай эрт мэрт гэдэг ийм асуудлууд хориг тавьж эхэлсэн юм шиг байна. Эсэргүүцэд. За энээсээ болж намрын хоёр бол энэ Монгол Ардын хувьсгалт намын нямд орж, хууль зүйн дотоод хэргийн сайдс нямд орж тэгээ Сүү бат болд тийм үү. Тэгээ Ардс намаас элбэгд орж мөрч ч юм уу. Эдгээр яг нөгөө мананг анх үүсгэсэн. За энэ хэд бол намрын хоёр бол тэр үед хадны мангаа байсан. Монгол улсын хаан байсан. Намрын хоёрын үгнээс зөрдөг хүн бараг байгаагүй. Намрын хоёр бол өөрийгөө бараг Цэдэн бал ч юм уу, Чой болсон болчтол Сталин ч юм уу нэг тийм том дарангуйлагч болж хувирж ирсэн юм шиг байгаа юм. За тэгэнгүүт энэ одоо тэр Минх болт ч юм уу, хууль зүйн дотоод хэргийн сайдсан нямд орж, тэгээ элбэгд орж инх сайхан хин байдгийг Ардын нам Ардс намын улгаачууд нийлсэн. Сүү бат болтмол. Ингээд намрын инх хоёрыг дарах ажиллагаа зохион байгуулалттайгаар энэ үнийг дарах юм ажиллагаа эхэлсэн байдаг. Өнөөдөр энэ ажиллагаа яг элбэгд орж дээр өөр дээр нь хэрэглэгдэж байна. Элбэгд орж намрын инх хоёр дээр хэрэгэлсэн юмыг эдгээр одоо эргээд өөрт нь хэрэглэж байна. Элбэгд орж өөрийнхөө анх найруулж исэн хорыг одоо долоож эхэлж байгаа нь энэ. Энэ бол нөгөө үүлийн үрчим. За тэн дээр юу болсон бэ гэхээр интернет байсангүй, фэйсбુક байсангүй. Одоо шар хэвлэлүүд, одоо орчин цагийн фэйсбુક, Монголын хэвлэл мэдээллүүд болон хамгийн нөлөө бүхий маш олон уншигчтай 10 сонин байсан. Нэгтэн сэрүүлэг сонин. Ингээд доошоогоо одоо хонгор зулмуулч үлөө хүмүүс гэдэг ингээд одоо тийм шар сонингууд. Монголын хамгийн олон дагагчтай, уншигчтай ийм шар сонингууд 10 сонингийн эддийг цуглуулсан. За тэнд нэг юм хуудас цаас гаргаж ирсэн байдаг. Тэр хуудсан дээр Монголын авилгалын загалмайлсан эцэг хинбэ санал асуулга гэсэн нэртэй. За нэгтэн намрын инх хоёр гэж бичсэн. Тэгээд доошоогоо хоосон 10 хүн байдаг. Тэгээд доошоогоо 9 нэр нь хоосон. За хамгийн сүүлд 10 дахь дээр нэг нэр байсан нь Симба Бата гэдэг. Ардс намаас ганцхан Симба Батагийн нэр. Тэгээд 9 ардын намын хүн байх ёстой. Ингээд 80 сая төгрөг гаргаж ирсэн. 80 сая төгрөгийг тэнд байсан хэвлэл мэдээллийн байгууллага хувь хүмүүст өгсөн бэлнэр. За ингээд та нар санал асуулга авна. За нэгтэн намрын инх хоёр гэдэг нэр байх ёстой. Ерөөсө бүх санал асуулга нэгтэн. Угаасаа тэр хуудас цаасны хамгийн дээр нь намрын инх хоёр гэдэг нэр байсан. За доошоогоо бол Монгол Ардын хувьсгалт намын хүмүүсийн нэр байж хагаад тэгээ хамгийн сүүлд нь Ардс намаас ганцхан. Тэгээ яагаад Ардс намаас ганцхан энэ Симба Бата байгаа юм гэхэл бүгд ардын нам байвал үнэмшилгүй. Ардс намаас нэг хүнээр туг дахих ёстой. Тэр үед бол Симба бол арх маш их ууж исэн, архины хамааралтай болцсон байсан их хурлын гишүүн. Ингээд Симбагаараа туг дахсан. Ингээд Монголын бүх хэвлэл мэдээллийн одоо шар сонингууд Монголын авилгалын загалмайлсан эцэг хинбэ гэдээ бүх ард түмний дунд санал асуулга явуулж байгаа мэт жүжиг тавигдаад ингээд нэг номерт нь намрын инх хоёр гарч ирсэн. За энээс хойш 4 жил ард түмний тархийг өстой яаж угаадгийг яруу тодор үзүүлээд намрын инх хоёр гэж хүн хөөх юм ганц ч авилга аваагүй хүн Монгол улсын авилгын загалмайлсан эцэг болж хувирсан. За ингээд намрын инх хоёрын аимсаг гоцолцуулаад барьсан да. Эхлээд эдгээр чи ингэж юм байлээ. Ард түмний тарихыг угаагаад энэ баригдах ёстой. Энэ үнэхээр авилгалын загалмайлсан эцэг гэдэг үзэн ядуулт юм. Ард түмнэр нь үзэн ядуулахын жүжигийг сонин хэвлэл мэдээлэлээр цацж ингэж угааж агаад тэгээд баримтгах ажиллагаа хийдэг. За ингээд барьсныхаа дараа намрын инх хоёр яста бараг хошногных нь нөхрөө дурандж үзэхээс бусдаар бүх шалгалтыг хийсэн. Намрын инх хоёрт хөөх юм нь авилга авсан ганц чирэг гарч ирээгүй. Үнэхээр гарч ирсэн бол сайн сэвх байсан. Үнэхээр авилга аваагүй. Тэр нэг өгөөмөргөө жоштлуудлыг нэг тулгаж үтсэн гараагүй. Монголын хэвлэлийн хүрээлэн гэж том байшин байсан. Тэрний газрыг зарсан гэж үтсэн. Үнэхээр байгаагүй. Ийгдүү янзаар шалгаад сүүлдээ ерөнхийлөгч байхдаа Монголын иргэний агаарын тээврийн онгоцоор Сингапурт одоо
бод мөрийн зэрэг Бурхан багшийн сургаалч үлрэг орчуулагсан номнуудаа онгоцоор одоо тээшэнд нь ачаад ачуулж авчирсан байдаг. Үгүй ч одоо Монгол улсын ерөнхийлөгч хүнд нэг мө онгоцны тээшэнд хэдэн номоо ачуулаад ирэх байж шүү дээ хөөх юм. Энэ чинь Монгол улсын ерөнхийлөгч хүн шүү дээ. За авилга байсангүй, газрын 8 байсангүй тэр хүнд оцоот нь шалгаад тэгээд албан тушаалаа уруулан ашиглаад Сингапураас өөрийнхөө орчуулсан номыг зөөсөн гэдэг хэрэгээр тэр хүнд ял өгсөн байт юм. За энэ бол хэрэг хийгээгүй хүнийг яаж хэрэгт холбож болдгийг, хэрэг хөөгээгүй хүнийг яаж гүжирдэж ард түмнийг хэвлэл мэдээллийн дээр тархийг яаж угааж болдгийг яруу тодор үзүүлсэн элбэг доржийн зохиол. Ийм ажил байсан шүү. Элбэг доржийн зохиолоор явсан. За өнөөдөр яг энэ шиг элбэг доржийг намрын их баяр шиг амар амтан болгож Монгол улсын хамаг баялагийг эдсэн аимшигтай хүн болгож та нарын тархийг угааж байгаа. Элбэг доржид яг үнэндээ бол хөөрхий баг эдсэн юм бол би байхгүй байх гэж бодож байна. Элбэг доржид би дургу. Ямар сайндаа л 2008 онд наа хүн чинь гарвал Монголыг самрын шүү гэж би өөрөө баримтлагчижсэн цагтаад. Хөвсгөл аймагт шүү. Хөвсгөл аймагт баримтлагчижсэн. Хөвсгөл аймаг сонгуул дээр нь очиж орилжиж. За ийм байна. За ингээд бодохоор одоо бол та нар Монгол ардын нам, ардсан нам, энэ засгийн газрын юунд ч битээдэг. Юунд ч битээдэг. Та нарыг 35 жил тархиж уугаж хуурсан. За юу. Юунд ч битээдэг. Намайг ийм ярьснын төлөө 2 жилийн дотор 12 удаа хэрэг үүсгэсэн. 2 удаа Монгол улстай яар ирэн сурвалжилсан. Ингээд лайв хийгээд ингээд офис дээр байгаад байгаа хүнийг Монголын цагтаа 3 сар ирэн сурвалжлаад олдгүй юм л шин. 5 сард ирэн сурвалжлаад 8 сард намайг олж авлаа гэж байгаа байхгүй. Өдөрт 1-ээс 3 лайв хийгээд Алтай хотгонд байна, 22 дугаар ойронд байна, 8 тод түрээдэр бистаа гэж би ч юм лаг хэрэлддэг байлаа шин. Тэгээд байгаа хүнийг Монголын цагтаа 3 сар ирэн сурвалжилж байгаа л барьдаг юм байлээ. Тэгээ шүүхийн шийдвэргүйгээр хорих гэж чичирдэм байлээ. Тэгээ шүүхийн шийдвэргүйгээр хорих гэдэг шүү дээ. Тэгээ миний хүү миний аминд орж байгаа шүү дээ. Насан туршаагүй хүүхдтэй өргөтөлгөөлсөн эцэг. Насан туршаагүй хүүхдтэй өргөтөлгөөлсөн эцгийг хордгон байна л та. Тэрнээс үгүй намайг бүр хорихгоо чичирээдс бүр цагдаа орох гээд. Үгүй би яасан гэсэн чи залилсан гэдэг. Үгүй ямар залилсан чи гаргаад ир би хэнийг залилсан гэсэн чи чамайг заавал хорно гэ бүр хүмхийгээ зуугаад таавал дүүргийн мөрдөгч Ахмад цолтой сэргэлэн гэж нэг навш. Би хизээ нэгэн цагт Монгол төр иргэдэг юм бол тэрэн дээр хамгийн түрүүнд би инээгээд явж чиж уулзсан. Ер нь надад хэрэг үүсгээд намайг байцаас намайг хорихыг оролцсон тэр гарууттай. Одоо фэйсбүүкээр намайг цэвэр хятад аав нь хужаа өвгөнтийн хөндийн архичин бүбөөчин гэж намайг ярьж байгаа Монголын соёл урлагийнхан жүжигчд анхаараарай. Либералуудаа анхаараарай. Намайг 9 шидээр доромжилж байгаа хулгайч араа даагаарай. Би удаа дараа анхааруулж байгаа шүү. Араа даагаарай. Намайг инээгээд урдаас ч очиход яг тэр үгээ зоригтойгоор миний урдаас харж байгаа. Хэлээрээ. Удахгүй Монгол цаг өөр болно шүү. Цаг иргсэн шүү. Одоо энэ хулгайчуудын эсрэг босох цаг бол болж байгаа. Цаг нь болж байна. 40 жил дээрлхүүллээ. Бид нар одоо ингээд нэг хорт овдроор өхөө дуусгыг хүлээсээр байгаад ингээд нэг мэтгэд ирлиз хурлизуудаа нутаг боллоо. Хэдэн 100 мянган жилийн өвгөд маань те цусаан юулж ясаан хухчуулж авчирсан Монгол улс тийм үү одоо зүгээр нэг муу ирлиз хурлиз хулгайчуудын баяждаг газар болж байгаа юм те. Навшнууд их нутагтаа эзэн бай. За юу эзэн шиг эзэн бай. Эн чин эзэнтэй монголчууд. Улаан залааттай хөх толбот монголчууд ямар байдгийг харах цаг нь ирж байгаа. Цаг эргээд эргэснээ дараа би та нартай бүгднтэй чинь нэг хүртэлчтэй уулзсан заа. За намайг яадаг гэлээ. Чи намайг юу гэж хэлээ гэж би уулзсан. Би та нарыг хорхооцоо хараандаа зууцсан байгаа заа. Та нар намайг ингээ мартчихна гэж бодож явуулсан. Горцсныг харсан. Намайг ингэж гутаан нурамжсныгаа хариу та нар хизээ нэг өдөр хансна. Би хансуулна гэдгийг хэлээ. Та нар намайг өнөөдөр газар доогоор болтол муу хэлж байгаа.
За бах таваа хангаж байгаа. 9 шидээр намайг доромжилж байгаа. Монголчуудын нэг үг байдаг штэ. Даагнаас унаад үхэддэггүй маа. Даргуураасаа болж үхэдгий шүү гэж тэ. Та нар их дарвалцж байгаа шүү. За Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө, тусгаар тогтнолын төлөө, Монгол улстай эзэн бай гэж дуурсныхаа төлөө би та нарт элдв янзаараа хэлүүлж 9 шидээр дарамтлуулж байгаа. За та нар миний амь насны занал хийлээд сүүлдээ миний 13хан настай жоохон хүүг яана гэлээ. Хүүхдээ чи хорлно, хүүхдээ чи хална гэсэн. Арчаагүй мó улгаачуу та нар алмаар бол намайг ирэл хутгах шаачилтаа. Амархан штэ. Та нар тийм хүсэл байгаа штэ. Гэхдээ би тэргээс нэг амархан номхон зогсож байгаад тулуулаа хүчдэг хүн биш заяа. Намайг алах гэж ирсэн хүн бол бас их зовондоо. Би юу шийдсэн хүн шүү. Би та нар дахиад хэлье. Та нар хашаа байшинд амьдарч илаа. Цонхыг чи хаглаад, банзыг чин хаг татаж түлээд, жорлонд чин бааж дүүргээд, жорлонгийн шин угаацыг хашаагаар чин нэг цацаад, охины чин орой болгон авч явж арх уулгаад, хүүхдийн чин дарамтлаад ингээд байвал та нар чимээгүй л гэртээ суугаад тах уу. Хашаа байшингаа хамгаалаад үхэн үсттэй та нар гар утсаа эх орон чин ингээд цөлмүүлээд ловчт дидүүлээд хахад гар утасныхаа нүрийг хагалчихгүй гэж хамгаалт авч хийдэг үсттэй. Машиныхаа купрыг юм өргөчихгүй дэ гэж үхтлээ хамгаалдаг үсттэй. Тэгээ яагаад та нар их нутгаан их чөлөөгөө Монгол цусаа тусгаар тогтнолоо яагаад хамгаалдаг вэ? Тэгээ одоо энэ нэг жинзи үеийн хар пистанер байгаа юм. Юу ч мэдэхгүй хар лалрууд компьютероор нэг хэдий юм үзчихээ тэрийг мэдлэгээ итгэцэн. Тэгэл одоо жинзи үеийнх нь намайг бүр их доромжлно. Хөгшин өвгөн тэнэг писта цус нөж ярьсан. Та нар угаасаа удахгүй энэ жинзи үеийнхэн хаарна. Та нар бүгдээрээ үхнэ. За юу. Намайг өвгөн гэж байгаа залуучууд та нар миний насан дээр очихгүй бүгдээрээ үхэн та нар. Яагаад гэвэл та нарын цусыг гадныхын эсийн төвшөнд судалсан. Ойлгосноо? Та нарт хорт вакцин тарьж байна. Та нарыг эхнээс чинь залуугаараа ямар олон үхэж байна. Одоо залуучуудын үхэлт эрс ихсэн. За юу. Та нар ингэж амныхаа зоргоор хуцсныхаа төлөө, гадаадыг шүтснийхаа төлөө, харь хоолыг шүтэж идснийхаа төлөө мэдв. Энийг та нарт бурхан амсуулна. Цэл залуугаараа та нар хорт авдар тусаад үхэхгүй өвчих та миний үгийг бодоод уйлна хараарай. За залуучуудын үхэл одоо амар ихсэж байгаа. Энэ юу юм? Цэвэр агаартай, тув тунгалаг устай. Энэ сайхан эрүүл дагшин газар залуучууд нь яагаад унтаагаараа үхээд байгаа юм? Яагаад 4 хүн дутмын 4 хүүхэд дутмын нэг нь хорт авдраар өвдөд байгаа юм? Яагаад гэж та нар өөрсдөөсөө асуугаарай заа юу. Тэгээд та нар намайг энэ хачин захиалгаар хүн шантажлж мөнгө авч лайв хийдэг нэг юм хідэн халтар эх орны нэр барьсан лайвчтайгаа битээ хандуураад бай заа юу. Би нэвтрүүлэг хийдэг. Монголоо өмөрсөн цорын ганцхан нэвтрүүлэг бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг. Монголын төлөө дуурж байгаа цорын ганц нэвтрүүлэг бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг. Та нарын улаан далын лодой самбуу гэж нэг юм пялдаг нош тэр чин ардсан намын захиалгаар улаан балаа хийдэг байсан. За юу. Цензуургүй яриа гэж жинхэнэ цензууртэй нэвтрүүлэг. Жэнкогийн бат тулгын санхүүжилтээр мөн хойсголон хөрөнгөн дээр туйлж хийдэг байсан. Бүтэн телевиз, C1 телевиз тэрий чи хийдэг байсан. Улаан балыг бүтэн телевиз, NTV телевиз хийдэг байсан. Гэтэл цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг Монголоо өмөрж байгаа цорын ганц, Монголын төлөө дуурж байгаа, тусгаар тогтнолын төлөө дуурж байгаа цорын ганцхан нэвтрүүлгийг 5хан залуу хийдэг юм. За юу. Бид нар 5 хийдэг юм. Ямар ч телевизгүйгээр. Ойлгож байна уу? Зөрөгтэй ажилдаг юм. Тэгэхэд энэ нэвтрүүлэгт нэг 5 цаас өгөөд нэвтрүүлгээ үзэж чадахгүй. Чи ард түмний төлөө бол үнгүү цацах ёстой. Битгий хуц. Нуу хужаагийн бох та нар дэлгүүрлөө ороод үнгүү өгөх гээд нэгтэй хятад жажлуураа үнгүү өгөхгүй шүү дээ. Та нар хужаагийн хогийг үнгүү өгөх гээд та нар ирзэний хогийг дэлгүүрээс үнгүү авах гээд үзтээ үнгүү өгөхгүй шүү дээ. Тэгээ яахлаараа миний нэвтрүүлэг Монголын төлөө дуурж байгаа. Та нарын өгж байгаа мөн энэ нэвтрүүлгийн цаашдын үйл ажиллагаа сайн сайхан зарцуулагдана. Ойлгосноо? Би энүүгээр чи алтан бүгж алтан гинж зөвж авч өгөх гээд байгаа юм биш. Хүүхдээ Америкт сурах гээд байгаа юм биш. Би өнөөдөр өөрөө өвлийн гутал авч чадахгүй, хүүхдээ өвлийн гутал авч өгч чадахгүй, өөрөө өвлийн күртэг авч чадахгүй. Орж ирсэн мөнгөө
урдаа барих уу, хойноо барих уу гэж татгнаад хүргэж ядаад ингээл явж байгаа. Тэм үү? Та нарын өгсөн мөнгө миний нэвтрүүлэг зарцуулагдана. Ард түмэн дундаа яагаад ганцхан шудраг нэвтрүүлэгтэй байж болдгүй. Одоо нэг бас нэг 4 нүдтэй нэг феста гараад ирсэн байлаа, нэг тэжээвэр гөлөг бас нэг намын захиалгаар ямар гинөө нэг нэвтрүүлэг хийдэг хөлөө альчид суучаад гачин намын тэжээвэр гөлөг бас нэг нэвтрүүлэг хийдэг болсон байлаа. Тэгээ дандаа улс төрийн захиалгаар оруулж ирж ярьдаг. Бас ТV хийж байгаа юм уу? Хөлөө ичээ суудсан нэг пижак хүмүүсийн нэг бэби хаж дамтан царайтай нэг бацаа том харааны шиш хаацсан. Тэр бол намын захиалгаар хийж байгаа нэвтрүүлэг шүү дээ. Ийм юмдаа амар дуртай. Тархиа угаалгахтаа дуртай. Худалч хүмүүс таартай. Шудраг үн дургу хэвээр. Гондоод хэвээр. За ийм болсон. Одоо тэгэхээр 2008 оны 8 сарын 12-нд найрамдлсан дээр хэвлэл мэдээллийнхнийг аваачиж намбарын их хоёрыг унгаах төлөвлөгөө зохиосон шиг элбэг доржийг харлуулж байгаа бол оюун эрдний зохиосон жүжиг Хярогийн Баатар найруулж байгаа. Мэдв. Би танарт одоо монголчуудад 1000 далах байсан бол 200-ыг нь ардс намайг хийдсэн шүү. За 100 далах гэж хэлж. Монголчуудад 100 далах байсан бол 20 ардс намайг хийдсэн. 80 ширхэг далахыг ардын намайг хийдсэн. Тэр 80 ширхэг далахыг хулгай хийсэн хулгайчуудын толгойлогч нь оюун эрдэнэ. Хулгайч нарын толгойлогч хизээч шудраг байдгүй. Ойлгосноо? Цөөвөр чон дотор нэг арслан явдгүй. Арслангийн сүрэг дотор цөөвөр чон байдгүй. Энийг л ойлго. За юу. Нэвтрүүлгээ дэмж. Ойлгосоо? Та нарын өмнө энэ үүрэг ирж байгаа. Энэ хариуцлага ирж байгаа. Яагаад би энэ нэвтрүүлгийг хийх гэж улаарад байгаа юм? Яагаад би та нарт үзүүлэх гээд улаарад байгаа юм бэ? Та нар тэнэг учраас ийм төр байгаа юм. Та нар увайгүй навшийн зантай учраас ийм төр байгаа юм. Ямар ард түмэн байна? Яг тийм төр байдаг. Шудраг ард түмэнтэй шудраг төр бий болно. Хулгайч биш. Хулгайч ард түмэнтэй учраас хулгайч төр байгаа юм. Хойрчин ард түмэнтэй учраас хойрчин төр байгаа юм. Мэдв? Энэ төр бол та нарын тойл. Тэгэхээр энэ нэвтрүүлэг та нарыг нүдий чинь нэ. Тархий чинь цэнгэлж өгнө. Мэдв? Монголын ард түмэн шудраг болсон тохиолдолд Монголын төр шудраг болно. Ойлгосноо? Ухаантай төр ард түмнээс ухаантай төр бий болдог. Ард түмний дундаас энэ гişүүд чинь төрж гарч ирж байгаа. Тэгэхээр хулгайчууд дундаас хулгайч төрдөн шүү дээ. Та нарыг хулгай хийдгүү болгохын тулд та нарыг ухаантай болгож Монголын төрийг Монгол болгох гэж би энэ нэвтрүүлгийг үүсгэж энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Би ганцаараа ярих биш. Ойлгож байна уу? Би сэхэтнүүдээр эрдэмтдээрээ яриулж байна. За бөөнөр үний юм уу, худлаа юм уу? Би өөрсдөө авчирж яриулж байна. Лам нар үний юм уу, худлаа юм уу? Би өөрсдөө авчирж яриулж байна. Мянга бид нар лам нар худлаа гэж орлоо яах юм? Ламыг авчираад яриулчих л та. Би 3 лам оруулна гэж ярьсан. 3 бөөг нь оруулсан. Одоо 1 лам дутуу. 3 өөр өнцгөөс яриасаа гэсэндээ би 1 зайран 2 удааг оруулсан. Ойлгосноо? Миний бүх юм төлөвлөгөөний дагуу явж байгаа. Миний 1 дахь алхам лайв байсан, 2 дахь алхам нэвтрүүлэг байсан. Одоо би удахгүй 3 дахь цохилтоо төрд үзүүлнэ. Би 3 дахь цохилтоо ирэх намраас хийж эхлэхээр Монголын бүх телевиз, бүх сайтууд миний эсрэг ажиллана. Амлая. Бүгд миний эсрэг ажиллана. Заа юу. Тэр үед харин та нар надад итгэсэн жоох итгэлээ. Альдваа малнууд минь. За. Тулдаан зөвхөн шонхрууд нэсэн дараагийн лагерт баяртай.